Сайн мэцхан уу бүгдэнд энэ өдрийн мэнд Захирын цэгийн мэрийн шинэ мөр чантын сургалт цуврал 7-оор та бүгдтэйгээ уулзаж байна. Өнөөдрийн хувьд шинэ мөр чантын зайлшгүй мэдсэн байх ёстой зүйлс сэдвийн хүрээнд хүргэлтийн хүнд тохируулах заавартай танилцуулах болно. За тэгэхээр бүгдээрээ суул руу орцгоё. За хүргэлтийн хүнд тохируулснаар та худалдаа авчтай холбогдсон давхар хүргэлтийн мөнгөд хэмжлэх шаардлагагүйгээр тухайн захиалгын мөнгөнд үнээр таны тохируулсан хүргэлтийн мөнгө нэмэгдэж орох байгаа. За тэгвэл хэрхэн хүргэлтийн үнээ тохируулах вэ? Бүгдээрээ заавартайгаа танилццгаая. За дэлгүүрийн тохиргооц руу орж засварлах товчон дээр дарна. Доош бүлгэн хүргэлтийн нөхцөл цэцгийг сонгон орж та хүргэлтийн үнээ тохируулах байгаа. Нийт 4 бүсэд хуваагдж байгаа. А болон Б, С бүс, орон нутгийн хүргэлт гэсэн 4 бүсээр та өөрийн хүргэлтийн үнээ тохируулж өгнө. За хадгалах товчон дээр дарснаар таны хүргэлтийн тохиргоо амжилттай орж байгаа. За энд хүрээд өнөөдрийн сургалт маань дуусаж байна. Анхаарал тавьсан танд баярлалаа.